371-р анги. Үнэн ил болсон нь. Хаан хар мэлхиний үгийг сонссон Лив Зизүний царай маш ихээр ховирхын зэрэгцээ. Хүм бүрэл түүн рүү хачин харцаар ширтэж байв. Учир нь ийм үед хамгийн түрүүнд урагш алхах ёстой хүн нь Лив Зизүн. Гэтэл аюултай нүур тулгармагцаа тэр чимээгүй л байсан юм. Энэ нь ч бусдын урмыг хугаллаа. Хаан хар мэлхий түүн рүү ширтгэе болон өнөөх энгийн царайтай залуу руу ширтэн ингэж хэллээ. Миний тоглох гэж байсан тоглоом яг энэ байхгүй юу? Чи түүний өмнөөс үхэж болно. Гэхдээ үхэл бол зугтах хамгийн зөв сонголт гэдгийг чи удахгүй ойлгоно. Зараа, энэ жаалыг чамд даатгалаа. Юу хийхээ хэлүүлдэхүү мэдж байгаа биз дээ? Гэж хаан хар мэлхий биеийн хурц өргсөөр дүүрэн тэнгэрийн төвшний мангаслаг араатан руу ширтэн хэллээ. Хаантан надад даатгачих. Гэд өнөөхөд зараан мангаслаг араатан авраг том бие бөхилгэн хэлв. Зараа мангаслаг араатан өнөөх залуугийн өмнө ирж өшөглөн түүнийг унгаагаад араас нь ингэж хэллээ. Санаа зовох хэрэггүй. Би энэ мөчийг хойд насанд ч хүртэл мартахааргүй болгоно. Гэнэт өнөөх мангаслаг араатан хурц савраараа түүний нуруунд дээр самардж эхлэх үед хаан сайгүй цус өсчиж залуугийн орилго чимээч зогсолтгүй гарлаа. Гэнэт нуруунаас өвдөлт мэдэрсэн залуу өвдөлтөө тэвчэлгүй хаашгирч байхдаа энэ бүхэн ердөө эхлэл гэдгийг мэдээгүй юм. Түүний нуруунд савраа зоосны дараа зараан мангаслаг араатан янз бүрийн арга хэрэглэн тамлаж эхлэв. Түүний тамлалтыг хинч харж чадахгүй байлаа. Чүфэн хүртэл түүнийг хараад би ихэн шар ус болсон юм. Хэрцгий байдлаараа хүмүүс мангаслаг араатнуудын хаанч хүрэхгүй байв. Цуусанд цангасан араатнууд үнэхээр л хэрцгий байсан юм. Зараан мангаслаг араатанд тамлуулж байгаа залуу цуусандаа живж дөрвөн мөчхүү болсон байлаа. Хаан хар мэлхийний хэлсэнчлэн өнөөх залуу гуйж эхэлсэн юм. Гэхдээ ам өршөө гэж биш, намайг алаад өгөөч гэж гуйж байсан юм. Гэвч хүмүүсийг ясандаа тултал үзэн яддаг хаан хар мэлхий юу гэж түүнийг амархан өхөөлөх вдэ. Залууч дусал цусчгүй болтлоо тамлуулж ухаан балартан удаанаар өгсөн юм. Үнэхээр зоригтой ч гэлээ төвчээргүй юм. Яасан хурдан өгчих вэ? Амьсгал хураасан цогцсыг харсан хаан хар мэлхий урам нь хугарсан аятай толгоогоо сэгсрээд ахин нэг гоо бүсгүй бариад өхрөн толгойд мангаслаг араатан руу чулуудаад ингэж хэллээ. Тоглоомын дүрм хэвээрээ. Түүнийг аврахын тулд амиа өгөх хүн байвал гоо бүсгүйгээ хүчндүүлж өгөхөөс аварна. Түүний үгийг сонссон хүн бүрэл толгоогоо гудайлган анир чимээгүй болцгов. Дорой амтд. Гэд хаан хар мэлхий доромжлон нэмсэглээд өхрөн толгойд мангаслаг араатанд ингэж хэлв. Бэцхэн өхрөө, энэ удаа наадахтайгаа хүсснээ хий. Өгтөл нь зугаацгаа мартаж болохгүй шүү. Баярлаа хаантан. Өхрөн толгойд мангаслаг араатан ч нэрлэхэлгүй гоо бүсгүй ховцсыг тайчаад төмний нүдэн дээр хүчндэж эхэллээ. Туслаарай, намайг авраач дээ. Өвдөж байна. Туслаарай. Яг энэ үед гоо бүсгүй зөрөг зүсэм хашгираан зогсолтгүй сонсогдов. Түүний ямар их өвдөлт мэдэрч байгаа нь орилооноос нь л тод байсан юм. Харамсалтай нь хэнч түүнийг тоосонгүй. Хэн танихгүй хүний төлөө амиа өгөх вдэ. Ялангуяа өмнөх залуу тийм аимшигтай үхлээр үхэхийг харсны дараа. Тийм эрэлхэг үйлдэл ахиж тэднээс гарахгүй л болов. Нэлээд хугацааны дараа гоо бүсгүйч амьсгал хураав. Түүний үхэл өмнөх залуугийн үхлээс дутхааргүй байсан юм. Хүмүүс яасан ч дорой юм бтэ. Яасан хурдан өөхдөг юм. Бяцхан морой. Чээч бас сайн тагнуул хийсэн болохоор шагналаа хүртэх. Баярлалаа хаантан. Яг энэ үед морин толгойтой мангаслаг араатан урагш алхан гарч ирлээ.
Морин толгойтой байсан ч гэлээ түүнийг ганц хараад л ямар их баярлаж байгааг нь мэдхээр байв. Энэ охин дайжгүй юм. Энэ чиний шагнал болог. Хаан хар мэлхий хэсэг шинцсний дараа Шиалерийг сонгон аваад морин толгойт мангаслаг аратан руу шидлээ. Үгүй, туслаарай, авраарай. Шиалер өөрийгөө дараагийн золиос болно гэж төсөөлж байсангүй. Төрөөчийн гоо бүсгүй хүчндүүлж өгсөн төр зургийг төсөөлөх бүртээ тэр ухаан алдах нь холгүй байсан юм. Харамсалтай нь түүнийг хичнээн тусламжгүйн хашгирсан ч тоох хүн байсангүй. Морин толгойт мангаслаг аратан түүнийг хүчндэгтэй бэлдэн даашинзын урж байгааг харсан тэр Лю Зизүн рүү ширтэн хэллээ. Номын ах Лю, туслаарай. Гэвч Лю Зизүн чинь ямар хүн бэлээ дээ. Тэр юу гэж л түүн шиг хүүхнийг аврах гэж амиа золихов дээ. Тийм ч учраас тэр толгоогоо гудайлган түүнийг үл тоолоо. Лю Зизүн мөн новш, чамд тусалсан минь буруутсан байх нэ. Чи аюулд орсон хүмүүсийг аврахгүй байж болно. Гэхдээ намайг аврахгүй бол чиний хийсэн бүх хорон зүйлсийг би ил болгоно шүү. Гэж Шиалер галзуу мэд хашгирав. Шиалер, битгий донгос. Чамаар зарлуулахаар би ямар муу зүйл хийсэн юм? Гэдэл Лю Зизүний царай нь үл ялэг ховирлаа. За яах вэ? Лю Зизүн муу новш, намайг юу ч хэлэхгүй гэж бодоо юу? Чи бол толгооноос ахуулаад хөлийн ул хүртлээ хуурамч нэгэн. Чи өөрийгөө тосхны ирээдүйн ахлагч болох нь тодорхой болсон гэж худал хэлэн миний онгоныг авсан. Дараагаар нь чи намайг ятгах маш олон бузар зүйлс үйлдсэн. Намайг худал хэлж байна гэж бодож байна уу? Тэгвэл би эртний зүйлсийг яриахаа болоод саяхан болсон зүйлсийн талаар хэлье л дээ. Чи намайг Чүфэнийг майхандаа ураад дараа нь намайг хүчинтэх гэж байсан гэж түүнийг гүтэх гээвэзтэй. Чиний юу бодож байсныг мэдэхгүй гэж бодоо юу? Чи Чүфэн Зилийн хоёрыг дотн болохоор нь атаархсандаа Чүфэнийг алах гэж өрх тавьсан бидтэй. Чам шиг яманд итгэж бузар зүйлс хийж явсандаа би өөртөө гутаж байна. Лю Зизүн түүнд туслах бодолгүй байгааг харсан Шиалер юу ч нуулгүй бүх бузар булхайг нь дэлгэв. Юу? Арайгүй байлгүй дээ. Лю Зизүн ийм адгийн амтан байсан юм уу? Шиалерийн үгийг сонссон маш олон хүн гүн цочролд орж Лю Зизүн рүү итгэж ядан ширтлээ. Өмнө нь Лю Зизүн их л зөв хүн шиг байсан. Гэтэл тэр бүхэн нь бүгд хуурамч гэж. Зэлийн үзэгсэлнтэй нүд чэчрэг шиг болж өөрийн ирэхгүй Чүфэн рүү ширтлээ. Түүнийг харсан Чүфэн ч инэн хэлв. Намайг гүтгсэн гэж хэлсэн биз дээ. Түүнийг харсан Зэлийн ч инээмсэглэн түүн рүү хүйтнэр ширтээд чи гэж хэлээд өөр тийш харж гав. Шиалер, ходол ярихтай гарамгай юм а. Та нар арай түүний үгэнд итгээд байгаа юм биш үсттэй? Яг энэ үед Лю Зизүн чангаар инэн түүний хэлснийг үгүйсгэлээ. Миний хэлсэн зүйлсийн үнэн худлыг бүгд мэдж байгаа. Игч дүүстэй л гэж зөвлөхөд Лю Зизүнд итгэж болохгүй шүү. Тэр бол жинхэнэ адгийн амтан. Алдарт тосхны шилдэг сурагч байж номын дүү нараа бусдад тамлуулж байгааг хараад зүгээр сууж байгааг нь харахтал түүнийг шилдэг сурагч нэрэндээ таарахгүйг илтгэж байгаа бидтэй. Шиалер өхлийнхэн өмнө бүх уур хилэнгээ гарган Лю Зизүний үнэн төрхийг ээлжлэхийг хүссэн юм. Харамсалтай нь түүний энэ үйлдэл хувь тавиланг нь өөрчилж чадахгүй. Түүнийг үгээ хэлж дуусхаас ч өмнө хүсэл тачаалтаа автсан морин толгойт мангаслаг аратан хөдөлж эхэллээ. Ингээд Шиалер хоёр дахь золиос болсон юм. Чүфэн түүнийг хараад огт өрөвдсөнгүй. Дайсан л бол эрэмэн түнд огт хамаагүй. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 372 дугаар анги. Чаддгийн бол над руу дайр. Навшигч, яагаад Зишуан Юан гарч ирэхгүй байна? Тэр арай алдарт тосгоны хүмүүсийн амь насыг ингээд орхих гэж байгаа юм байх та. Чүфэн Шиалерийг өрөвдөгүүч гэлээ хит олон гэмгүү хүмүүс мангаслаг аратнуудад алуулахыг хүсэхгүй байлаа. Зишуан Юан гараад ирэх юм бол ахиж хүн өөхөх шаардлагагүй. Гэтэл яагаад Зишуан Юан одоо хүртэл гарч ирээгүй байгааг ойлгохгүй байсан юм.
Тэр Зи Шуан Юаныг гарч ирэхгүй ингэж удна гэж тооцоолоогүй байсан юм. Үгүй, намайг битгий алаач, намайг битгий алаач. Хаан хар мэлхий гараа сунган нэг гоо бүсгүйг татан гаргаж ирлээ. Тэр гоо бүсгүй маш их айснаас гадна зогсолтгүй ам гуйсаар байв. Битгий би чамайг алахгүй. Дөнгөж сая Зээлийн гэдэг нэр дурддагдсан. Аль нь Зээлийн гэдгийг заагаад өг гэж хаан хар мэлхий асуулаа. Муу шүү. Яг энэ үед Чөүфэний хамаг биеийн чангаран битүүхэн хараалаа. Зээлийн царай хүртэл өөрийн эрэхгүй хувирч түгшиж эхлэв. Нэрээ юу? Зээлинийг заах юм бол намайг алахгүй юм уу? Түүний үгийг сонссон гоо бүсгүй нүдэ бүлтэлгэн асуулаа. Хэнч чамд хүрэхгүй гэж хаан хар мэлхий амлав. Тэнд Зээлийн тэнд байна. Нийл ягаан даашинцтан Зээлийн гэж өнөөх гоо бүсгүй эргэлзэгчгүй Зээлийн рүү заан хэллээ. Амиа аврахын тулд тэр Зээлинийг золиослохыг сонгосон юм. Оо, тэр Зээлийн авахай байх нэ? Яасан ч үзэгсэлэнтэй юм. Түүнийг хайгаад олохгүй байсанд гайхах зүйл алга. Ингэж сайн нуугдсан юм чинь яаж ч олох вэ? Хоригдлуудын дунд байгаа Зээлийн харсан хаан хар мэлхий өнөөх гоо бүсгүйг буцааж шидээд Зээлийн энергиэрээ татан урдаа авч ирлээ. Үзэгсэлэнтэй юм. Амьдралдаа ийм үзэгсэлэнтэй бүсгүй харж байсангүй. Чамаас болж хүмүүс нэгнээ хөнөөх нь аргагүй юм байна. Зээлийн авахай, би чам шиг үзэгслэн гоог алмааргүй байна. Чи миний эхнэр болмоор байна уу? Гэж хаан хар мэлхий хүсэл тачаалаар дүүрэн харцаар Зээлийн рүү ширтлээ. Үгүй, түүнийг болохгүй. Гэж Лю Зэзүн чангаар хашгирав. Болохгүй гинэ. Болж болно. Оронд нь чи амиа өгөх юм уу? Гэж хаан хар мэлхий нэмсэглэн асуулаа. Би түүний үгийг сонссон Лю Зэзүний царай чихээр ховров. Тэгээд тэр Зээлийн рүү ширтээд хэсэг эргэлзсэний дараа толгоогоо гудайлган чимээгүй зогссон юм. Зээлийн авахай харж байна уу? Хүмүүс ийм л арчаагүй амьтад байдгийм. Тэдэнтэй хамт байхад чиний гоо үзэгслэн дэндүү хайр нь санагдаж байна. Надтай дээр нэгтгэж аз жаргалтай байсан нь хамаагүй дээр үздэ. Гэж хаан хар мэлхий чангаар инэн Зээлинийг тэвэрхээр завдав. Байдал бэрцсэнийг харсан Зээлийн бие доторх энерги эргэлтэнд оруулах үед түүний ус мэт тунгалаг нүд нь ховирч нэл ягаан өнгөтэй боллоо. Энэ үед тэсөөр ертөнцийн гэмээр ер бусын хүч ундран гарч эхэлсэн юм. Аюултай тулгарсан Зээлийн тэнгэрлэг биеийнхэн бүх хүчийг шавхан тулалдахаар зэхэж байв. Хүлээ! Яг энэ үед Зээлиний хойноос чанга тод хоолой гарлаа. Тэр хоолойг сонссон хаан хар мэлхий гайхширв. Зээлийн царай хүртэл ховрон тэнгэрлэг биеийнхэн хүчийг эдвэгчүүлэхээ зогсон хойш харах үед түүний үзэгсэлэнтэй нүд нь өөрийн эрэхгүй чэчирсэн юм. Учир нь хоригдлуудаас ураг шалхан гарч ирсэн хүн нь Чөүфэн байлаа. Чөүфэний царай нь маш тайван байснаас гадна инээмсэглэн зогсож байхдаа хаан хар мэлхийд ингэж хэллээ. Чаддгийн бол намайг алаад хайртай хүнийг минь сулал. Түүний үгийг сонссон Зээлийн бэтгий хэл Гобо Шүү Зонгю тэрэхэд хүртэл гүн цочролд оров. Тэд Чөүфэн рүү гайхширан ширтлээ. Ялангуяа Шүү Зонгю. Тэр нууцаар Чөүфэн рүү оюуны зурвас илгэн ингэж хэллээ. Чөүфэн, битгий тэнэг үйлдэлхий. Эмэгтэй хүнээс болж гайхалтай ирээдүгэ үгүй хийж болохгүй шүү дээ. Гэвч Чөүфэн түүнийг сонсоогүй мэт инээмсэглсэн чигээрээ урагшаалхан хаан хар мэлхийний өмнө ирээд ингэж хэллээ. Түүнийг тавиад надад юу хүсснээ хий. Чөүфэн чи яг энэ үед Зээлийн 50 царайнд янз бүрийн сэтгэл хөдлөл тодорч байлаа. Түүний харцанд итгэж ядсан байдал тодров. Тэр амь нас нь аюулд орсон үед Чөүфэн түүнийг хамгаалах гэж гарч ирнэ гэж төсөөлж байгаагүй. Жаала, чи үнэхээр түүний төлөө амиа золих юм уу?
Яаж өгөхээ мэдэж байгаа биз дээ? Гэт хаан хар мэлхий өнөөх тамлуулж өгсөн залуугийн цогц руу зан хэллээ. Олон юм яриад яхав. Түүнийг тавьж явуул. Чи тоглоом тоглох дуртай биз дээ? Яаж тогломоор байна? Хүссэн тоглоомыг чинь тоглоё. Гэт Чүфэн шийдэмгий царайтай хэлэх үед ёс тойлох хэнийч дор орохооргүй бардам харагдав. Тэр гаднаа маш тайван харагдаж байсан ч гэлээ дотроо айж байлаа. Тэр амаараа мөрий тавьсан юм. Түүнийг өгөхөөс өмнө Зишуан Юан гарч ирнэ гэж тэр мөрий тавьсан юм. Мөрийн дөө ялах юм бол тэр Зилийн сэтгэлийг булаах боломжтой болно. Мөрийгөө алдах юм бол хувь тавилантайгаа эвлэрхээс өөр аргагүй. Хэрвээ Зишуан Юан аюулд байгаа хүмүүсийг үл тоодог хүйтэн сэтгэлтэй хүн бол Чүфэн эндээс амьд гарсан ч Зишуан Юаны дараагийн бай болно. Чүфэнд 2 нууц техник байгаа учраас шүү дээ. Хүнээс нууц техникийг авах ганц л арга байдаг. Тэр нь нууц техникийн эзэмшигчийг алах. Жаала, чи их зөрөгтэй юм. Өнөөдөр би чиний хүслийг биелүүлж өөрийнхөө арга барилыг мэдрүүлье. Үгээ хэлж байхдаа хаан хар мэлхий өөрийн биеэр дайрсан юм. Тэр хурууга гозойлгон хөдөлгөх үед нүдэнд үл харагдах тесрэлтэд агаарын даралт буудан Чүфэний цээжийг нэвт буудах үед цээжинд нь үүссэн нүхнээс цус урсан гарлаа. Гэвч түүний хүчрхэг дайралт Чүфэнийг ганц л алхам ухраав. Чүфэн өчүүхэнч чимээ гаргалгүй тэсэн инээмсэглээд ингэж хэллээ. Чи мангаслаг хаан гэдгээсээ ичихгүй вэ нү? Ингээд л болоо юу? Туслахаасаа ч 7 дор юм. Мөн усгай. Илүү ихийг үзмээр байвал үзүүлээд өгье л дөө. Түүний үгийг сонссон хаан хар мэлхий инээмсэглэн бодох төдийд Чүфэнийг үл үзэгдэх энерги агаар дээр өргөөд буцаан үл үзэгдэх энергиэр газар дэвслээ. Хүчтэй дэвсэлтээс болж Чүфэний нуруунаас хэд хэдэн хугарах чимээ гарах үед тэр өвдөлтөө тэсэлгүй хашгирах шахав. Араас нь хаан хар мэлхий алгаа эргүүлэн хачин зүйл гаргаж ирлээ. Тэр зүйл нь хөдөлж байсан ба нэг инчин хачин хорхоо байлаа. Хорхооны бие нь цагаан өнгөтэйгөөс гадна битүү шавсан хар өнгөтэй хөлтэй байсан юм. Харахад л бие арзамаар хорхооны хамгийн аимшигтай нь ялгарч байгаа аураа нь Чүфэнийг дагжин чэчэрхэж байсан юм. Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцыг комор зочлоорой.